Орон туураар дэлхийн талыг тамгалж явсан их өвгдийн удам мохишгүй зоригт Монгол ирчүүд ертөнц дахин алдран мандуулсаар явна. Наран улсын бүхий дэвжиг хотол зуулсан нарлаг Монгол орны хүчтнүүд сумоогийн их оргил амжилтыг үзүүлэн хурж гаргаж болох бүхий амжилтыг түүчээлж агойх түүхийг бичлээ. Нар урахын хүлээгээл нар хэлэхлээ. Өвөлдөө ер нь ингэж бас нар гараа их ингэж үзээгүй. Энэ зундаа бас хаяага үе гарчдаг. Цагаан сараараа. За тэгээд хээрийн цай угаад ингэж 15-6 жил болж байгаа юм да. Сайхан байна. Хээрийн цай. Жинхэнэ энерги авч ин да гэдэг шиг. Сайхан. Өнөөдөр чинь бас хүүтэн биш те. Сайхан. Тангаа хүлээгээл байж. Хүний жаргал гэдэг чинь энэ байна да гэж. Энэ сар бол ачаал ихтэй байсан. Энэ ачаал одоо иймэрхүү хэмжээгээр л өөрийнхөө одоо чадах идэхээр ингээл тэр юм энерги авч гаргаж чадчихлаа сайхан байна да. 14 жилийн тэртээ ижиавдан өнсүүлж бяцхан биендээ ахадсан зориг өвөрлөн арлын Япон орныг зорж байсан их аваргын хүү даваа жаргал их сайхан Монгол нутгаасан ирч хүчит цог хиймэр авахаар ирлээ. Шинэ өглөөний гэрэлт наран уулсын зулайд гэрлэн түгээж уулас тэнгэрөөд дүрлзэн асч галын дөл шиг батмаллаа. Өглөө нарны шижир алтан туяаг харж их орныхон уудан нүдэн бэлчээх гэж яран тэмүүлж ирсэн хүүгэн их орон элгэн төмнөн алган дээрэн өргөн хүндэт гэж байна. Сайхан нутагтаа өглөө өгтлээ. Сайхан өглөө байна. Нар мандахыг ярьлаа. Сайхан шүү. Сайхан байлаа. Тэлэм зингэр нармаач тод сайхан гарч ирлээ. Одоо өвөлдөө ингээ гарч байгаа нь одоо энэ амьдралд анхудаа юм байна. Тэгээд энийг бас энэ бүхнийг бас найс нөхд бас та бүхэнтэй ингээ хамт ингээ гаралцж төөхөн бас нэг шинэ ууц нэмлээ гэж бодож байна. Анх би хүүгээ цөмөж явж хахад ерөөсөө сайн учрыг ойлгоогүй одоо мөнх хатыгэд хүүгээ юм үзчихнүүд тайлбар 3 сар болоод ирэх юм бахтай гэж бодож байсан. Тэгтлээ одоо тэгээд нэг л одоо 3 сар болоод ирэхсэн чинь мөнх хат одоо тэр дулаан орноос энэ хүүтэн байхад одоо ирэхэд хэцүү юм да гэж одоо өгшөөсөө аавтай яриад тэгээд нэг л үлдчих юм шиг бодоод ахлаа. Би бас жоохон мөнх хатад хамгийн бага хүүхдийг хол явуулаад 3 сар явуулчихэд ирнэ гэсэн чи одоо юу болов яав гээд бас нэг ихийн хувьд бас хүүгээ их санджээсэн. Үнэ хэлэхэд бас хэцүү л байсан тэр үед тийм. Монгол үндэсний бүхэн домог даваргын хүүг арлын оронд анхлан очиход авах дэвжээ олдохгүй байсан гэдэг айн. Зорьсон тэмүүсэн дэн хөрөх их зүтгэлийн хүчээр богино хугацаанд Сумоогийн доод зиндаануудыг туулан хэдхэн жилийн дотор аваргын игнэнд орж Сумоогийн дээд амжилтуудыг эвдэн эхэлсэн түүнийг тухайн үед тоолгүй оргисон дэвжээний эзэд хожимо амаарэн харамсан лавтай. Их аваргын хүү их аварга болж их Сумоогийн оргилд хүрсэн нь энэ билээ. Манай багштай уулзж байгаад энэ нэг Монгол хүүхэд байгаа маа ингээ буцах гээд байгаа юм. Их сайн хүүхэд байгаа. Аав нь Монгол Якузана Олимпийн медальтай ийм одоо сайн бүх ийм одоо хүний хүүхэд одоо маргааш буцах юм байна гэсэн. Манай багш Мягно одоо Хаккугийн захирал Мягно захирал руу уцтаад өгшүүзаа нэг хүүхдийн асуудал яриад байна. Энийг 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1-р 7 жилийн туршид 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1-р 7 жилийн туршид 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1-р 7 жилийн туршид 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1-р 7 жилийн туршид 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1-р 7 жилийн туршид 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1-р 7 жилийн туршид 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1-р 7 жилийн туршид 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1-р 7 жилийн туршид 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1-р 7 жилийн туршид 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1-р 7 жилийн туршид 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1-р 7 жилийн туршид 2 сарын 29-нд одоо Монгол Улсын 1
аваргын хүү гэж энийг хүүхдийг наав гэдээ бараг тулгцсан л тийм. Тэгээд нэг яг нөө Аккугийн багш нөгөө яг ямар хүүхд байгаа юм тийм. Хараагүй шууд уцтаал дуудцсан тийм. Маргааш нь хүн явуулаа. Тэгэл сургуулиас нэг хүүхд маш юугаар хурдан галт гээд өгчөөд маргааш нь дагуулад ирсэн. Маргааш нь харин Аккугийн багшийн архинч гарсан байна. Нэ хүүхд нь дэвжэн дээр ирсэн байдаг. Тэгээд харин чимээ сонсгоцсон л та. Гүгшүү зам одоо ямар хүүхд оруулсан юм бэ одоо. Нэгсэндээ гүгшүү зам тогтуулчлаа гэсэн тийм аяг юм. Тэгээд би их санаа зовсон л да. Тэгээд манай нэг галын нэг дэвжээний хүүхчүүд учраас үдээр ч юм санаа зовоод айгаад бас ичээд тэр дэвжээ рүү яг үнэнд бол очиж битгэл хийгээгүй ингээд цухтаад байгаадсан. Тэгсэн чинь харин багш нь 10 хоногийн дараа энэ хүүхдэр нь бэлтэж магадгүй. Одоо хоёр улсын хоорондоос асуудал гарна. Энэ хүүхдийг зүгээр өсчин болгоё. Нэгэсэндээ сумогийн одоо нөгөө өсийг янзлдаг одоо өсчин болгох гэж байхгүй тий. Тэ би хийсэндээ цолтой бүхээс хөөш тэгэж болохгүй шүү наадах чи хөөш. Адгалжны ганц 2 сар барилдуудад үзээ та нар гэсээр буусаар гал. Тэг яг тухайн үед тэгэл ахс жилийн дараа үзсэн чинь нөхөр нэлээд бас том болцсон. Жилийн дараа багш нар над дээр харин эсрэгээр баялцсан ирдэг тий. За хүүхд сайн болж байна. Сумууд ороод 3 сар сумгийн тийм сургууль байдгийг. Тэрэнд нь би багшилж байсан. Анх ирсэн. Тэгээд одоо их аваргыг анх орж иж байгааг би сайн мэднэ. Одоо миний нүдээр л аварга болно гэж харагдахгүй байсан. Мягны дэвжээнд орж ирэхэд нь л одоо манай Мөнгөт аваргын хүү давааж орж ирж байгаа гэж сонсоод тэгээд хамгийн анх нэг сумогийн сургуульд Кёшижо гэдэг анх 6 сар сургуульд өгдөг. Тэрэнд наах би манай тэр одоо энэ хармаа хож аварга 10 хэд хүүхд ирж ирсэн. Одоо Шотондоо Немка гэдэг Баярбат гэдэг олон хүүхдүүд байгаа. Тэрэнд нэг би жилийн өмнө жил 20 жилийн өмнө орсон байсан. Тэгээд нөгөө олон монгол хүүхд орж болохоор одоо очиж инх батах Кактензийн инх төвтөр очиж багшлаа гэж. Тэгээ хагас жил тэр сумгийн анхны сургуульд нь очиж багшилж ирсэн. Тэгж анх уулзж ирсэн. Аманд нь амар мэнд бэлхэж, атханд нь зэн дүрэн бэрх багтаж, айл гэрт тань инээ төрсөл гэж сар шиндээ сайхан шиндэрээ. Би 100 амралтай болгоноор хөдөө явдаг. Хөдөө сар 2 сар болж одоо байгальтай ингэж ойрхон байсан. За мориумж, ус цөөж, аргалт үүж юм. Тэгэхээр хөдөө ч нартай өдөр байна, бороотой өдөр байдаг. Тэр төсвөр хатуужл байгальтай ойрхон байсан тулд одоо миний бие сэтгэл бэр шармас тэндээс бас үүдэлтэй шүү гэхлээр хүмүүс гал гайхтыг. Тэгэл одоо тэнд байхад л хөдөө байхад л өлсөж үтсэн. Тэр нь өлсөж үтсэн хүн чинь ямар нэг цол ирэг юм зөндөө акт юм шүү. Гэж би тэг ширдэ. Тэгэхээр тэрийг ихлэ Японууд хийнэ л тээ. Тэгэл одоо ариг цагаагаараа орой хоол бол тээ. Гицээ дөөргөл. Тэгэл одоо тэр тараг өрөм мэднэ гэдэг чи одоо би өргөнөөсөн одоо маш сайн юмнууд одоо багада амандаа хийж байсан болохоор юм таны хүч чадалчинд юм тэндээс үүдэлтэй гэж бас зарим хүмүүс тэгж ярьдэн шүү бас. Энэ сайхан орнороо барахгүй гэж хайж гоо. Сайхан байна өнөөдөр. Хаан тарих өвөн мэдлэв. Хүнүүгээс ихтэй Монгол
Хаан тэр хүү тэрв хүнхэр Монгол гэрд хаан тэр ногон үр хүй цөглөв хүч даврагын их хоймерд хаан тэр ном тэр хүч цогцлоо хөхө тэнгэрийн оронд. хамгийн гол нь манай их аварга одоо би олон дүнээр харж байгаа. Манай дүүл одоо юу гэх юм бие их зүг авч явдаг. Тэр нь л хамгийн их одоо энэ их амжилтанд хүргэсэн болов гэж бодож байна. Ямар нэгмийг ихтүүлдэггүй, тааруулж хэрэглэдэг, дааруулж хийдэг. Ямар байгаа нэг дандаа юм тайван байдаг. Энэ зан чанар бол их том зан чанар авч бодож байгаа. Үнэхээр мундаг хөдөлмөрч тийм хүн юм аа гэж бодож байна. 上手を狙いに行った。ちょっと左変化気味に上手を狙いに行きました。久保田が自分で何か崩れるような形になりました。白鵬の勝ちです。 Тэл жүүрээ цоллол аваад дээдсэн дан руу гараад Озики руу гараад хурдан тэгэл цал аваад явсан да. Тэгээд өнөөдөр тэгэл сайхан байна. 白鵬が突っ張って出ていく、引いた、引く白鵬、古市が前に出る、白鵬が前に出る、古市が動きます、潜ろうとしています、右差し、古市、首投げですが、すくい投げ、最後は下手回しに手がかかっていました、下手投げ、白鵬の勝ち。白鵬勝って2勝1敗、敗れた古市は1勝2敗です。Ер нь бол бүр багасаа 16 настай ирээд авраг болно л гэж ярьдаг байсан. Би тэгээд тухайд угаасаа биеийн жижиг юм байсан болохоор тийм болохгүй те. Яаж ингэж хэлж чаддаг байна л ухаан юм боддог байсан.初土俵でわずか3年足らず18歳で関取に昇進しました。今日終わって3勝2敗の成績です。Юуны дөрөнд секретарь болсон танд баяр хүргэе. Баярлалаа. Уг нь би 19-20-доо секретарь болох байхаа гэж бодож байсан. Харин 18 настайдаа секретарь боллоо. Үүндээ маш их баярлж байна. Таныг яагаад Хагхуу гэж нэрлэсэн юм бэ? Би анх дивжинд орохдоо их цагаан биетэй хүүхэд байсан учраас багш маань Хагхуу буюу цагаан гард гэдэг нэрийг надад өгсөн. Таны аав Олимпийн наадмын мөнгөн медальтай хүн. Аав маань ер нь гайхалтай хүн л дээ. Аавгаа маш их хүндэлж явдаг. Аав маань одоо ч үндэсний бөхөөрөө барилдаж байгаа. Таныг анх сумод ороход Якузна Асаши руу юу гэж зөвлөж байсан бэ? Сайн чигээрэл гэж хэлж байсан да. Барилдааны талаар за хурдан Якузна болороо хурдан хурдтай барилд гэж зөвлөж байсан. Яг өндөө Японы сэтгүүлч надаас асуудаг. Гөгшүү санаа энэ Хагхуу аврагыг авраг болно гэж бодож ирсэн гэж асуудаг тийм. Би үнэ хэлдэг би бодоогүй гэж. Аав нь авраг. Гэхдээ би бол авраг болно гэж бодоогүй. Энэ цол аавна гэж бодсон. Жөөрөөрөө бол гарч байх.
дээд зэндан руу гарахгүй мэдэхгүй. Гэхдээ авраг бол огтхон ч бодоогүй. Хэдхэн жилийн дотор нэрээсээ болчих юм биш үү гэсэн юм бодогдож эхэлжсэн л да. Ороод нэг 3-4 жилийн дараа бол хоёр талд нэрийг нэгдэн шүү дээ ингээд. Баруун талаас Көгшүүзан гэдэг зүүн талаас Хагхуу гэд хэлдэг. Яг тэгээ хэлж яхад надад их гоё тийм сэтгэл нэг гоё. Өөрөө чи заавал цол авах ёстой шүү. Чи Монголын нэрийг гаргах ёстой шүү. Чи бол эдээс цол авж иж эх орногоо буцах ёстой шүү. Хичээх ёстой шүү. Хичээх юм бол маш их юм ирээдүй ардчин байгаа шүү гэж өөрөө ингэж хэлээд өглөөд зөвлөдөг байсан. Тэгэд яг ингээд ахтайгаа барилдахаар гараад иж байгаа. Ахыгаас энэ гарч иж ингээд барилддаг тэр дайраад ингээд барилдах тийм ямар ч тийм одоо юу гэх одоо өөрийн одоо сэтгэлээс барилдах тийм ямар ч тийм байхгүй болчих. Тэгээд ингээд царайг нь хараад ингээд суугаад ингээд нөгөө төлч ингээд нөгөө хэсэг нөгөө төлч ахтайгаа барилдана ингээд нэрвч мэдчихэж байгаа хөөхтэй. Ингээд сэтгэл хөдлөд ингээд тэгэл ингээд барилдах хэрэгтэйс тэгэл чил ахгүй тэгэл ямар ч тэгэл акуг маань очоод тэрэл авсан акуг зөөлхөө өргөөл ингээд өргөөд тэгээд бас хайрлаад аваас гүжтэй шидэггүй өргөө зөөлхөө ингээд бас төвчний сан 50 тавьчихж байгаас тэгээ боддг юм тэгэл ахыхаа чиг хариулах хэрэгтэй хариулвал одоо ялж л хариулна дээ. Дэвжин дээр 1 жилийн дараа жил хагсын дараа ирж барилдахад үнэн сайжирч юмсэл таахгүй бол тий дөнгөж тэг би чинь дээд зэндааны бүх олон жил барилдсан 2 жилийн дараа ирээ барилдах бол би чинь ялгаа очиж байгаа юм чинь. Манай бүхий нэр төлөвлөлт чанар багш нэг тийм дурсан ирж ирсэн. Одоо багтаа нэг үнэ мартын тэгээд миний гүн ачин болох гэсэн ч үгүй гэсэн. Заам болох гэсэн ч үгүй гэсэн. Авар болох гэсэн би даа гэсэн гэж байна. Тэрийг сайн санахгүй л байна. Гэхдээ ер нь тэгээ тэр яриа тэгэл одоо үнэн боттой сайхан болжлаа. Тэгээд одоо их орондоо ус сар шинийхээ ойрхон тий энэ үед усынхаа тэр усынхаа хүндэтгэлийн хүлээгээ сайхан энерги аваад буцамдаа гэсэн зорилготой сайхан байна. Хаан тархиун бойжоо Монгол ээжийн ингэрд хаан тархиусв Монголын хээр тал хаан тэр эрби торнёв хязгааргүй удам нутагт хаан тэр эд хав бүрлдэв хаадын хааны улсад хаан тэр хөвөн очив ховля хааны хүсэл нэгэн замлаар бас мөр зэрэгцээ явж байсан. Одоо замыг одоо төрүүлж явсны хүний хувьд бол сэтгэл үнэхээр хөдөлж байна. За яг үүндээ бол төрүүлээд дөнгөж төрүүлээд арслан болж байсан. Тэгэл ахаал ингээл төрүүлээд ингээл Якузана боллоо гэл тэгэхэд бол за Якузана болчлоо. Тэ одоо Монголдоос ингээд аваргын хүү Якузана боллоо гэдэг чи Японд хайрлан болж байгаа. Тэгээ ийм одоо аварга тэ одоо түүхэнд байхгүй аварга болоо гэж үнэхээр бодоогүй л дээ. Өнөөдөр бол харин ингээд нэгэн түүхэнд байхгүй аварга болцсон юм чинь ингээд чөлөөт сайхан ярьж байна. Үнэхээр өөрөө одоо ингээд аварга болоод ямар их хүнд хэцүү байдаг гэдгийг бас өөрөө бие махбодоо мэдэрч байгаа болохоор тэр дунд ингээд 33 удаа төрүүлээд ингэж их амжилтыг үзүүлнэ гэдэг бол үнэхээр ховор амжилт юм аа гэдгийг бас маш их илүү их ойлгож байгаа юм болоо гэж бодож байна. Сумуу барьж ирсэн хүний нүдээр харах юм бол энэ бол санаанд багтахгүй юм байна. Тэ. Монгол олноо барилжуулж зөвхөн Монгол биш Япон дэлхийд аярах одоо сурмаа сонирхогч хүмүүсийг байсгаж төрүүлж байна төрүүлсэн. Энд нь бас миний хувьд ч гэсэн үнэхээр баяртай. Бас хөргөнд үгээр бахархаа сэтгэл
Үнэхээр сайхан байлаа. Одоо ийм амар том скорт урд нь гарч байгаагүй скорт гарна гэдэг бол ёстой зүйл л байгаа. Өөрсдөө л баярлалаанд одоо төвлөрсөн байгаа учраас л яг тэр яг юуг бол сайн бодоогүйсэн ч их анзаараагүйсэн юм өөрөөхөл барилдаанд байсан. Эргээд ингээд харахад бол бас өмнө нь их сайхан барилдаан үзүүлсэн бас баярлж энэ гэх юм нэмэ. Мөрөд нөхөөс биелүүлэн гэж ерөөсө бодоагүй л байсан та тий. Одоо аваргуулсан одоо 71 аварга байдаг. Тэр дундаа одоо шоугаас одоо 50 аварган гээд энэ том ондог одоо нэрийг том яг ингэж 32 төгрөг гэж гаргаснаас хойш одоо олон аваргууд төрсөн. Тэг энэ аваргууд одоо бүгд л одоо 32 төгрөг гэсэн өөрийн мөрөөдөлтэй байсан байх гэж боддог. Би ч гэсэн тийм л байсан. Тэгээд одоо ингэ нэг мэдсэн чинь л одоо тэр ингэ давчлаа, оргилтны гарчлаа гэхэл бас одоо ингэ та бүхэнд ингэ ярьж энийг л итгэмээргүй л байна тий. Ер нь бол аварга болоогүй хүн ер нь бол их хилүүлэндээ тэгээд яг хөө зүгээр өөрөө барилдаад үзэл гэж хэлдэг байсан. Тэгээд тухайн хүн өөрийнхөө дотоод сэтгэл ямар ах вэ тэргээл өөрөө ойлгож байгаа байх та аварган сэтгэл ойлгондоо гэдгийг л хэлмээр байна. Тий. Одоо өшөө цаашаа барилдах хэрэгтэй. Нас байна, залуу байна. Тийм учраас их амжилтыг одоо хүсэж байна да. Хэдэн сайхан бөхчүүдтэй. Манлайл болсон даваадаа бас халуун баяр хүргэе. Дээх нь манай догдорж орох тий. Тэнгэрт итгэсэн Монгол хүн гэж ярьж байсан, хэлж байсан. Тэрэн шиг Монгол хүний босоо хэмэр сарвал ухаан гэж үг байдаг. Энэ үгэнд би их дуртай л та. Тэгэхээр тэр Монгол хүний сарвал ухаан босоо хэмрээр их орноо төрийн сүлд ард түмэн ээж аав багш гэл бүх хүмүүс нуруундаар тэгэл тэр дэвжээнээр гарч байгаа. Тэр дундаа энэ сарын 1 сарын башууд бол гацаа башууд өөрийн хайрлж хөндлөж явдаг 50 аваргийн 32 төгрөг гэж шинжилж шинэ рекорд тогтоогоод бас их орондоо ирнэ гэдэг бол энэ бол яагааргүй Монгол хүний бахархал бас өөрөөрөө бас бахарх нэгэн үйл явдал гэж бодож байгаа. Тэр дундаа бас одоо нэгэн он цагт 21-р зуун тий ажил хөдөлмөрлж байгаа сумуу дэмжигч болгон Монголын бүх хүмүүстээ тэр мөчийг бас харуулж чадсандаа бас маш их баяртай байна. Авраг болж 2007 онд дөрвмөртөө ингээ бодоо байж хат манай гэргий хэдэн дөрвмөртөнд тоолж өгөөд тэрийг би сонгоод тэгээд ингээ 8 жил гараа ингээ нэг ч өдөр амралгүй нэг ч өдөр зүгээр суухгүй гэх тий. Мэдээ зэрэгтэй ингээ барилдаж байгаа нь бас арын ардууга манай гэргийн бас ач байдаг. Тэрийг бас энэ 33 төгрөгтөөс голчилж хэлсэн байгаамаа. Тэгээ хүчтэй зоригтой хэмэрхтэй эр хүний ард ухаантай
одоо эмэгтэй хүн байдгаа гэж бас хэлгээд бас Японы ард хүмүүс их сайхан хүлээж авч баярлж ийсэн. Тэгээд одоо манай ээж маань тэгээд одоо авраг хүний ихнэр авраг хүний ээж гэдэг чинь бас үнэхээр хүнд хэцүү. Зорцсон хэрэгээ биелүүлэхийн төлөө тууштай байх хэрэгтэй баха гэж загчаасан хүүдээд. Ачааг бас өөрч явж байгаа. Энэ бол юу вэ гэхээр бас гэргийгээ цаагаар хэлж байгаа бас ээжигээ бас цаагаараа хэлж байгаа гэдгийг бас энд хэлмээр байна. Шинэ рекорд тогтоогоод одоо үүндээ бас одоо дүүрч санснаа гүйцээлээ гэж бодож болохгүй. Одоо энэ амжилтыг цаашаа 1-2-оор ч гэсэн ахиулна гэдгийг бас энд давхар хэлмээр байна. Тэгээд Монгол хүү бол төрсөн болохоор одоо энэ том бас амжилтанд хүрсэн гэдэг бол энэ яа харахгүй. Одоо аав ээж одоо өгдөөц юм одоо хэмээр сүлдэх гэдгийг бас энэ дахин давтаж хэлмээр байна. Монголынхаа ард түмэн сайхан сэтгэлтэй эхчүүдийн цагаан сүүний цацал өрөөлөөр миний хүү сайн явж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Орны талаас мандсан наран баруун алтай шинг хүртэл домог шингэсэн аялгууд дуу хураамд дэргэнэм уртын сайхан дууныхаа шуранхайн дунд ноёрч улс төмөн хотлороо сар шиндэн сайхан шиндээрээ. Одоо нэг миний нэг хэлж яриад байх нэг сургаалж одоо юу байх вэ? Бэрт гэмтлэхгүй л гэж хэлмээр байна да. Одоо бэрт гэдэг хамгийн аюул юм байт юм да. За тэгээд одоо бусдын өөрөө мэдэх байлгүй те. 33 төрүүллээ шүү те. За доороо хийж 3-5 жил сайн барилдах байх. Тэрнээс за бүгдийг төрүүлэхгүй л гэхэд 50% те төрүүллээ гэхэд л те. Ер нь нэг тоо хэлээд явах гэхдээ ер нь бол энэ рекордыг бол маш миний бодлоор бол өндөр түвшинд авч ахаад хүн эвдлэхгүй тийм өндөр түвшинд бол рекордыг бол те энэ бол би бол ер нь бол тоо хэлэхгүй ч гэсэн ер нь бол ахиж хүн эвдлэхгүй рекорд эвдлэх болов гэж бодож байгаа шүү дээ. Ер нь хамгийн багаар бодоход 40 хүртэл явах гэж бодож байгаа. Хамгийн багаар шүү дээ. Тоо ярихад хэцүү байдаг юм байна. Сая аваргыг харж байхад өөрөө ч гэсэн тэр тоогоо бодоод тийм ээ. Одоо 33, 32 байл. Одоо урд нь байгаагүй олон жил барилдах аварга байгаасай л гэж байна. Хоёрхан хоногийн өмнө их аварга маань төр төмнийхэн хүндэглийг хүлээн Монгол улсын хөдөлмөрийн баатар болж Монгол улсын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмлээ. 20 дугаар зуунд их аваргын аав Олимпийн наадмын мөнгөн медальт Монгол бүхийн дархан аварга жигждийн мөнх бат Монгол улсын хөдөлмөрийн баатар цолыг төр төмнөөс хүрдэж явсан бол 21-р зуунд түүний хүү хөдөлмөрөө үнэлүүлж баатар боллоо. Зуун дамжсан баатрууд, удам дагсан их бөхчүүд, их аваргууд эцэг хүү хоёр байх эрхэм мучрал ховор билээ. За нийт Монголын ард түмэндээ сар шиний баярын мэнд хүргье. Тэгээд энэ хон жилдээ эрүүл энх ад жаргал сайн сайхан бүхний өсөн ирээё. Дэвэд гарсан талын бүргэд дээлтэй Монголын агуу бахархал түүхэн амжилтыг эвдэж төрүүлсэн төмнөөс төгөлдөр баярын магнаа. Золгоод төрсөн цагаан гарид зуун дамнсан аав хүү баатрууд эрийн хиймэр бүхийн жудагтай энхэн насны ховорхон заяа. Тэнгэрийн тамхтай босоо Монгол цагийг эзэлсэн эгэлгүй хүчтэн цагаан гардын дэвэлт цоцох учрагвэ.